Всем добрый вечер. Как у вас настроение, как дела? Можете в чате огней написать, как слышно. За бүгдээрэнд нь орой минь хүргэе. Та бүхний сэтгэл санаа тэр байна. За бүгдээрээ чат руугаа сайхан өөрсдөө сэтгэлийн тэгээд бас гал явуулж олно гэж байна. Мы сегодня расскажем вам о преимуществах майнинга Wi-Fi токена и почему он вырастет. Я когда был целый месяц у вас в Монголии, я каждый день этому обучал. Ну, я не знаю, насколько поняли или нет, но я специально сейчас сделал слайды, и вы узнаете, почему будет очень большой рост токена Wi-Fi. За Монгол улсдаа 1 сарын хугацаанд би өөрийн биеэр очиод ажиллаж байхдаа маш олон хүмүүсийг олслогсан. Тэгээ Wi-Fi токен яагаад дэлхий дээр Wi-Fi токны үн маш өндөр өсөлттэй байх вэ гэдэг талаар би бас өнөөдөр онцолж та бүхэндээ уулзах тиймээр байна гэж байна. И это вот хорошая возможность, ну, для тех, может быть, кто сейчас первый раз зашел на эту презентацию, узнать о токене Wi-Fi, это почему он вырастет, самое главное, и почему он не соскамится и не уйдет с рынка. За одоо нэг зүйлийг бас өнөөдөр та бүхэндээ хэлмээр байна. Яагаад өнөөдөр Wi-Fi токен дэлхий дээр удаан хугацааны насжилттай байх вэ? Яагаад үнийн өсөлт байгаа вэ? Дээрэс нь яагаад алга болохгүй гэдэг талаар бас өнөөдөр ярилцсана гэж байна. И если вот это ты поймешь, ну, у тебя не будет страха, у тебя не будет потом каких-то недопониманий, ну, почему там, как его, ну, те люди будут говорить, что это там скам, пирамида, когда ты будешь общаться с людьми, но у тебя будет твердая уверенность и понимание, что это все будет расти. Именно поэтому нужно послушать эту презентацию, может быть, даже несколько раз. Тэгэхээр энэ мэдээллийг та нэг удаадаа биш нэг биш удаа сонсох хэрэгтэй гэнэ. Тэгэж байж нэг биш удаа сонсож бай. Олон удаа сонсох тусмаа та энийг ойлгоно. Яагаад энэ одоо тий хиймэл хоосон зүйл биш гэдгийг нэгт хуурамч компани биш гэдгийг. Тэгээд дээрэс нь Wi-Fi үн дэлхий дээр ямар үнцэнтэй байх талаар бид нар одоо мэдээллийг та олон удаа сонсох хэрэгтэй гэж байна. На рынке есть фундаментальные криптовалюты, и они, ну, рано или поздно все равно вырастут, потому что у них есть фундамент, у них есть основание, на чем они держатся и для чего они предназначены. За дэлхийн зах зээл дээр болохоор суурай бэлтгэсэн гэж байгаа байхгүй. Фундаментал гэдэг чинь суурай бэлтгэсэн, нотлогдсон ийм хэсэг цөөн хідэн токен койнууд байдаг. Тэд нар бол одоо хизээ нэг өдөр тэдний үн бол өсөх нь бол тодорхой гэж байгаа. Өнөөдөр биш юмаа гэхэд ирээдүйд тэдний үнийн өсөлт үнцэнтэй байх нь бол тодорхой байдгаа гэж байна. И вот в 2016 году, когда я начал заниматься криптовалютами и майнить биткоин, он тогда стоил примерно $1000, и я всем говорил покупать биткоин и майнить его, но меня практически никто не понимал и не слышал. За тэгээ 2016 онд би хамгийн анх одоо миний би биткоин гэдэг токеныг одоо койныг анх судлаж хэрэглэхээс гадна олборлож эхлэхэд би айгүй олон хүмүүст хэлжсэн гэнэ. Энийг олборлооч гэж маш олон хүмүүст хэлжсэн боловч намайг харамсалтай нь хүмүүс сонсож тоодгүй байсан гэж байна. Тэр хүн болгон. Но сейчас эти люди, которым я когда-то предлагал, они как бы, ну, сожалеют о том, что они упустили эту возможность, потому что биткоин стоит, ну, поднимался до $120 тысяч. Ну, сейчас там коррекция происходит, он все равно вырастет, ну, $100 тысяч. За тэгээд тухайн үед бол биткойны ханш ямар өстэй та бүхэн бол мэдж байгаа. Тэгвэл өнөөдөр биткойн бол өнөөдөр тэ сая $120 мянган хүрсэн шүү дээ. $120 мянган хүрсэн. За одоо коррекц бөгөөд одоо зах зээл дээр коррекц гэдэг зүйл болдгоо гэж байна. Тэр коррекц гэдэг зүйлийнхаа одоо коррекц гэдэг нь болохоор одоо нэг ёсны цэгцэлнэ гэсэн үг байхгүй юу? Энэ нь болохоор одоо өнөөдөр нэг 80 мянгатай ч юм уу 90 мянга 100 мянгатай байх нь бол хамаагүй. Яагаад гэх юм бол биткойн одоо өнөөдөр үнцэндээ болж чадсан гэж байна. И многие, наверное, из вас мечтают, вот бы, если бы у меня была машина времени, я бы вернулся в прошлое, там, купил бы биткоины, там, сделал бы, исправил бы те ошибки. Но вот Wi-Fi это как раз и есть та вторая возможность, когда, ну, ты сможешь стать долларовым миллионером минимум. За тэгэхээр одоо харамсаж байгаа хүмүүс бол маш их байдаг. Одоо жишээ нь биткойныг хямдхан багт нь авчихгүй явдаа, олборлохгүй явдаа, эсвэл
биткойныг олборлолтойчсон буруу цаг үедээ орж мөнгө алдсан хүмүүс ч гэх юм уу те. Одоо ингэж энэ алдааг засчихгүй тэрийг ингэсэн бол тэгэх байд гэдэг бодлууд бол хүн болгонд бол зөндөө байдаг. Гэхдээ тэр цаг хугацаагаар аялаад те ингэж очсон бол. Но важно понимать, что для этого нужно время, потому что с 16 года прошло 9 лет. Тэгэхээр мэдээж биткойныг өнөөдөр хүртэл тисэж хүлээж үнийн өсөлтийг хард сууна гэдэг чинь ямарваа нэгэн юм дээр одоо крипто валют ертөнцийн дээр бол цаг хугацаа маш чухал байдаг гэж байна. Одоо жишээ нь 2016 оноос хойш өнөөдөр биткойны өсөлтийн өнөөдрийн тесрэлтийн үе эртлээ 9 жил өнгөрсөн байна шүү дээ гэж байна. И представьте, когда пройдет 9 лет, сколько будет стоить один токен VeFi. Тэгээ та төсөөлөд үзтээ 9 жилийн дараа VeFi токены нэг шиг үн хэдэн төгрөг болох вэ? И почему он будет столько стоить? Я сейчас вам расскажу токеномику и преимущества токена VeFi. Тэгээ би та бүхэнд яагаад VeFi токен үн цэнтэй байх вэ гэдгийг токеномика гэдэг системийг бөгөөд VeFi токены давуу талуудыг өнөөдөр танилцуулна гэж байна. Итак, поехали. Да. Смотрите, первое это то, что он имеет, как и у биткоина, ограниченное количество. Их будет добыто всего лишь 1 миллиард за 8 лет. За, нэгдүгээр давуу тал нь яг биткойны олборлолттой тун ижилхэн систем байгаа гэж байна. Энэ одоо тийм зүйл одоо систем байгаа гэж байгаа хгүй. Тэр нь болохоор жишээ нь 30 мянга 20 мянга 2032 оныг дуустал хүртэл дэлхий дээр 1 миллиард. Да. 1 тэрбум VeFi токен олборлогдоод дуснаа. До 2032 года будет идти майнинг. Но это не в чистом виде майнинг, это распределение токена VeFi идет. 2032 оны хүртэл одоо олборлолт явагдаж байгаа. Гэхдээ энэ олборлолт нь цэвэр олборлолт гэж 100% цэвэр олборлолт гэж байд юм байна л да. Биш, хуваарлалт гэж хэлж байна. Хуваарлалттай олборлолт гинэ. И каждые 2 года будет происходить халвинг, то есть будет уменьшение распределения токенов. 2 жил тутамдаа халвинг гэдэг систем явагдана гэж байна. Халвинг гэдэг маань болохоор хуваагдал гэсэн үг юм байна. Одоо олборлож байгаа токен чинь 2 жил тутамдаа 2 дахин багасж явна гэдгийг хэлж байна. Год назад начался майнинг. 1 жилийн өмнө олборлолт эхэлсэн. И те, кто начали тогда майнить, они сейчас намайнили больше всех токенов VeFi. Одоо жилийн өмнө олборлж ирсэн хүмүүс хамгийн азтай хүмүүс гэнэ. Яагаад гэх юм бол тэд нар дийлэх токеныг их хэмжээгээр олборлох гэж байна. Их хэмжээгээр. Сейчас распределяется 8 токенов в секунду. Одоо өнөөдрийн байдлаар 1 секундэд 8 токен олборлогдож байна. Дэлхийд даяар 1 секундэд 1 осны 8 токен хувааж авч байна гэсэн үг. В следующем году будет 4 токена, потом 2 токена, 1 токен, и в 1932 году закончится майнинг. За ингээд дараа жил 2026 онд секундэд 8 токеныг дэлхийд даяар хувааж авч байгаа бол 4 болно. 28 онд 2 болно. 30 онд ягаад тэгээ нэг болоо ингээд 32 он гэхэд ямар ч байсан энэ токен бол дэлхийд дээр ингээд 1 тэрбум нь олборлогдоод дуусна гэж байна. Это как золото. Почему оно дорогое? Золота мало, его тяжело добыть, затрачивается очень большое количество энергоресурсов, людских ресурсов, там, машин. Энэ ер нь алттай адилхан нэ. Алтыг хүн олборлохын тулд маш их тоног төхөөрөмж, хүний хүч, энерги, эрчим хүчийн зардал гэдэг ингээд маш их зүйл оролцдог, зардал их гардагтай адилхан гэж байна. Адилхан шүү гэж байна. Энэ бол яг л тэр системээр олборлож байгаа. По этому принципу как раз и был создан биткоин. Тийм учраас биткойныг дэлхийд дээр бүтээсэн гэж байна. Поэтому он дорогой. Тийм учраас биткойн ч гэсэн олборлоход одоо маш зардал яг энэ миний сая дурдсан бүх зүйл ордог учраас биткойны үнэ нь үнэтэй байгаамаа гэж байна. По этой же системе создан токен VeFi. Яг энэ системээр VeFi гэдэг токен бүтээгдсэн гэж байна. И сейчас годовой APR, ну то есть годовая доходность на твою вложенную инвестицию составляет 370% годовых. Одоо нэг жилийн жишээ нь та зүгээр шууд утгаар нь ойлгохыг гэвэл токены үнээс хамаарахгүйгээр нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулагч 370% өснө гэж байна. То есть это доходность 1% в день. Өдөрт 1% ашиг хүү одож байна гэсэн үг. Өдөрт 1% хүү. Может быть, кто-то из мира Web2, но те, кто не занимается криптовалютами, скажут, что это слишком много.
Магадгүй криптовалютыг ертөнцийг судлаагүй мэдгүй хүмүүс бол энэ ямар амар айхтар өндөр хүү амлаж байна гэж бодож магадгүй. Потому что в банке там, я не знаю, в Монголии сколько там, 15-20% дают годовых. Монголын банкыг би мэдэхгүй байна. Яг хэдэн үеийн хадгаламжн дээр тэгээ одоо жишээ нь одоо хасгаламжлалгүй боддог бай тээ. Тэгэхээр би бол мэдэхгүй байна. Гэтэ нэг өсрэл нэг 15%, 20% бүр макстай байгаа байхгүй жилийн. И может кто-то подумает, это слишком много, такого не бывает. Магадгүй зарим хүмүүс бодно энэ маш өндөр хүү бодож байна. Тэгэхээр энэ ийм зүйл гэж байх ёсгүй гэж бодно. Но в криптовалютах бывает намного больше. Гэхдээ криптовалют гэдэг маань бол өөр ертөнц шүү гэж байгаа байхгүй. Энэ дээр бол орлого нь ихээр бодогдно гэж өндрөөр. И мы, те, которые начали майнить токен VeFi в прошлом году, вот я сделал почти 38 иксов, это 3800%, а не то, что 370. За тэгээд нэг жилийн хугацаанд би нөгөө анхны олборлсон хүн учраас койны өсөлт бөгөөд миний одоо ашиг ROI бөгөөд ашиг нь сколько процентов? 3800. 3800%-аар би мөнгө үржүүлж авсан гэдэг хөрөнгө оруулалт. 3800%-аар. А нам вначале говорили, что вообще мы будем 200-250% годовых мы заработаем. Бидэрт анх бол юу гэж ярьжсэн бэ гэхээр 200-аас 250% л жилийн та нар хувь ашиг олно гэж ярьжсэн. Получилось 1500 раз больше. Гэтэл одоо 1500 дахин өссөн байна бидний хөрөнгө оруулалт. Анхны хөрөнгө оруулалт. И те люди, которые зашли в Монголии, я приехал там буквально через 2 недели после того, как начался майнинг, они в 10 раз увеличили свои капиталы, я в 38 раз. Видите, 2 недели разница, и какая большая разница между мной и вами. Би Монгол ус жилийн өмнө анх энэ VeFi токеныг олборлож эхлээд 14 хоногийн дараа би Монгол улсад очиод монголчууд олборлож эхэлсэн. Гэтэл монголчууд 1500% ашиг олоход миний 3800 байгаа. 14 хоног уулна бол тийм өндөр хугацаа биш тийм ээ. Гэтэл 14 хоногийн дотор өмнө олборлсон хүн 14 хоног дараа олборлсон хүн 2 дахин. Почему так происходит? Яагаад ийм ялгаа байна гэдгийг таньж. Потому что распределяется всего лишь 8 токенов в секунду на всех. Яагаад гэх юм бол 1 секундэд ердөө 8 токен 1 секундэд ердөө 8 токен дэлхийд даяар хүмүүс хувааж авч байна. И нас в самом начале там было несколько там тысяч человек всего лишь. Ер нь бол анх бид нар яг дэлхийд дээр олборч эхэлж байхад бол нэг хэдхэн мянган хүн л олборч эхэлсэн нэ. Бараг 1000-2000. Но каждый день заходят 1000 и 1000 новых людей. Гэтэл одоо бол өдөр болгон хэдэн мянган хүнээр нэмэгдэж байна олборч. А токенов же всего лишь 8. Гэтэл энэ токен чи өөрөө 8хан секундэд 8хан л байна. Тэр сая хүн олборлно 100 мянган олбор тэр 8-аар л явна гэсэн үг. Соответственно, с каждой минутой там люди же новые заходят, соответственно, меньше и меньше все получаем токенов. Тэгээд минут болгон бараг секунд болгон аль нэг улсад нэг шинэ хүн олборлоод хийж эхлэхэд нэг хүн орох, мянган хүн орох. Тэрнийхээ ялгаагаар бидний ирэх нөгөө токен маань, бидний гарт ирэх токен маань багасж байна гэж хэлж байна талбай. Но у нас идет справедливое алгоритмическое распределение токенов. Гэхдээ манад шудраг томьёото хуваарлалт явуулдаг гэдгийг бас онцолж хэлмээр байна. Все новые люди, которые заходят, они, получают чуть-чуть больше, потому что у них новая машина. Шин, одоо анхны дөнгөж шинээр орсон шинэ хүмүүс маань болохоор новые люди, которые заходят, они получают новую машину. Да. А у нас она старенькая, она уже чуть-чуть меньше нам добывает. Тий. Ялангуяа ингээд шинээр орж байгаа, шинээр олборлож эхэлж байгаа хүмүүс айгүй азтай яг гэвэл тэдний хоног төхөөрөмж нь илүү шинжлэгдсэн байгаа гинэ. Бид нар ч өөрхий жид олборлсон учраас бас тийм яг шинэ машины хажууд арай жоохон хуучирж байгаа гэж байна. Поэтому твоя $1000, минимум станет $4000 за год, ничего не делая на пассивном доходе. Тэгэхээр таны $1000 жишээ нь та $1000 хөрөнгө оруулалт хийгээд олборлолтоо хийхэд та юу ч хийхгүй байхад жилийн хугацаанд $4000 болцсон байна зөв үү? Если вложишь 10 тысяч, соответственно, станет 40 тысяч. Мэдээж $10,000 ихэд $40,000 болсон байна гэсэн үг. Чем больше ты инвестируешь, тем больше получаешь. Тухайн хүн өөрөө шийднэ. Та их хөрөнгө оруулалт хийх тусмаа их л ашиг авна л гэсэн үг. Но на самом деле будет намного больше. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ бол хамгийн бага ашиг гинэ. Иннээс илүү ашиг байгаа гэдгийг бас хэлмээр байна. Потому что цена токена вырастет. Яагаад гэх юм бол бидний энэ VeFi токены үнэ өндөр өсөлттэй байна гэж байна.
Смотрите, наш токен уже с прошлого года торгуется на 2 централизованных биржах, Bitmart и BingX. Также на децентрализованных биржах можно обменять на кошельке Trust Wallet, либо PancakeSwap. Манай DeFi токен маань 2 жилийн өмнөөс эхлүүлээд дэлхий дээр үйл ажиллагаа явуулж байгаа 2 арилжааны бирж дээр чөлөөдөд худалдаж авах дарах гүйлгээнд орсон. Нэг нь биржийн нэр нь бол Bitmart, нөгөөх нь BingX гэж байна. За энэ хоёр биржээр Trust Wallet гэдэг шүү дээ у нас. Кошелек Trust Wallet. Тэгээд Trust Wallet төрөвч энэ Pancakes тоже кошелек, да? PancakeSwap это децентрализованная биржа. Төвлөрсөн бас Pancakes гэдэг бирж дээр бас байгаа байна. Мөн Trust Wallet. И наш токен вот за год вырос. Ну, он вообще вышел по цене 10 центов, но по цене 10 никто не успел купить. Он начал с 15 центов рост. И сейчас, на данный момент, ну, вот здесь $2,4, это было 3 дня назад, но сейчас он стоит уже $2.62 цента. За, ерөнхийдөө бол нэмэлтээр нэг зүйлийг хэлэхэд бол DeFi токен бирж дээр гарахдаа 10 центээр гарсан боловч яг тэр секундэд 10-аар нь хэр оргийн хинч баг авч амжаагүй нэ. Маш цөөхөн хүмүүс аваад шууд 15 болсон гэж байна. Тэгээд бид нар шууд 15 центээс авч эхэлсэн. Одоо өнөөдрийн ханш нь бол $2.4, дөнгөж сая $2.62 цент да. $2.6 болсон байна. $2.60 цент болсон байна. 62 цент болсон байна. Яг өнөөдөр яг одоо ханшаар бол. То есть он за год вырос более чем на 1000%. Тэгэхээр нэг жилийн хугацаанд бол зөвхөн манай токены үнэ 1000 дахин өссөн байна гэж байна. 1000% өссөн байна гэж үзэж байгаа. Хотя за год ни одна фундаментальная криптовалюта не выросла, они сейчас наоборот все ушли в минус. Хэрвээ та шинжээчийн нүдээр харах юм бол, судлаад үзэх юм бол дэлхий дээр бирж дээр байгаа маш том одоо тийм суурь сайтай токен койнууд хүртэл сүүлийн жилийн судалгаагаар бол өсөлттэй байгаагүй, эсвэргээрээ маш их олон токенууд уналттай байна гэж байна. То есть сейчас весь рынок криптовалют находится на спаде. Ну, пришла криптозима. Ер нь бол криптовалютын ертөнцид юу гэж нэрлэж байгаа юм бол криптовалютын өвөл ирсэн гэж байна. Хичээнд орсон гэнэ криптовалют. Тэгэхээр одоо ер нь бол тийм жоохон ашиггүй байгаа үе гэж ярьж байна л да. У нас наоборот рост. Гэтэл манайх болохоор эсвэргээрээ ганцаархнаа өсөд явж байгаа токен байна. И наш токен за год поднялся с 8000-ной позиции до 220-й. Тэгэхээр манай токен маань 8 анх бирж рүү орохдоо ирэмб гэж байд юм байна. Тэр ирэмб дээр болохоор 8000 жигсэжсэн бол яг өнөөдрийн байдлаар бол 220. Одоо бол яг энэ олон өчтөрөх хэд хоногийн өмнөх хэвгүй юу? Яг өнөөдрийн байдлаар 215 жигсэж байна. И есть вот международный мировой агрегатор CoinMarketCap, на котором порядка 10 тысяч криптовалют. И мы, представляете, за год, еще наш банк не заработал в полную меру, но мы поднялись до топ-300, мы на 220-й позиции. Гэтэл манай банк маань өөрөө 100% үйл ажиллагаа ингээд жигдрээгүй байхад бүхэл бүтэн одоо CoinMarketCap гэж бирж байдаг. Энэ дээр бол албан ёсны токенууд орж жигсдэг. За тэр жигсаалтанд бол анх манайх орохдоо 8000 жигсэжсэн. Одоо 215 жигсэж байна. Яагаад гэх юм бол одоо нэг ёсны тэр ирэмб гэж байд юм байна л да. Тэр одоо дэлхий дээр ирэмбэлж байна гэсэн үг. Вот я сейчас открыл CoinMarketCap, мы, оказывается, уже на 214 позиции, а не на 220. То есть за 2 дня еще 6 позиций преодолели. Сүүлийн 2 хоногийн хугацаанд CoinMarketCap дээр DeFi токен 6 байраар илүү жигссэн. Одоогийн байдлаар яг одоо бол 214 жигсэж байгаа гэж байна. Дэлхийн топ криптовалют койны одоо 8000-д орж исэн бол өнөөдрийн байдлаар 214 жигсэж байна. Мы официально вошли в глоссарий на CoinMarketCap как первый в мире децентрализованный ончейн банк. За ингээд CoinMarketCap ч юм болохоор ер нь криптовалютын мэдээллийн бас төв гэж хэлж болно. Яг энэ дээр нэмж хэлэхэд бол манай банк бол дэлхийн хамгийн анхны одоо анхдагч криптовалют бэлэн мөнгө хоёрыг хоссон төвлөрсөн бос банк гэж бүтсэн учраас анхдагч учраас манай банкд зориулж CoinMarketCap тусдаа ийм одоо страница бөгөөд нүүр хуудас бичсэн байна. Нүүр хуудас аваад өгсөн байна. Да, Максим рассказывал, им сам,
С CoinMarketCap вышли на них, ну там, кто там главный, я не знаю, позвонили, дозвонились до Максима и сказали: слушайте, вы делаете что-то невероятное в мире, расскажите про наш Деобанк и отправьте нам информацию, мы ее официально введем вот в глоссарий, это книга правды. И сам CoinMarketCap, он никому не звонит, представляете, мы туда не обращались, и они позвонили, и вот эту аббревиатуру, вот это слово децентрализованный блокчейн-банк, ну, они зафиксировали на CoinMarketCap. Тэгээ та бүхэн бодоод үзтээ Coin Market Cap байгууллага хизээж хүн рүү залгадгүй маа. Хизээж тэр байгууллагууд руу койны компани руу ч юм уу, криптовалютын компаниуд руу залгаж ярьдгүй. Гэтэл анх удаага манай банкны захирал Максим Сахаров маань ярьжсэн бид нар тэр түүхийг саяхан анх удаага Coin Market Cap-аас бид нар руу одоо манай VeFi банк руу холбогдоод танаа энэ Decent банк чинь их өвөрмөц бүр анхдаг ч ингээд та нар өшөөгөө мэдээлэлүүд ингэж явуулдаг. Яаж блокчейн систем дээр төвлөрсөн бус дээрээс нь криптовалют бэлэн мөнгийг хосгосон системтэй энэ банкыг бүтээч вэ? Илүү дэлгэрэнгүй мэдээллийг явуулаач. Бид нар тэгээд энэ энэ манай сайтаар үүсэж олон одоо биржээр үүсэж олон сая хэрэглэгчтэй зориулаад тусдаа ийм нүүр худал бэлдэж өгөө. Гэт манайх руу холбогдоод тэгээд тэр нүүр худалыг бол гаргаж ирсэн юм байна. Мы прошли еще в прошлом году, по-моему, аудит или в начале этого года, не помню, от аудиторской крупнейшей компании Solid Proof. Это германская аудиторская компания, которая очень серьезная, солидная, и она более 1000 криптовалют, ну, провела аудит. За энэ болохоор хөндлөнгийн бус аудитын компанийн талаар би та бүхэнд мэдээлэл өгье. За Solid Proof гэдэг Герман улсаас хөндлөнгийн 1000 гаруй криптовалютыг шалгаж аудит орж шалгасан ийм түүхтэй одоо туршлагатай компани маань. Тэгэд өмнөх жил бид нар өөрсдийнхөө энэ VeFi токены энэ олборлож байгаа олборлолтондоо аудит оруулсан гэж байна. Да, и вы можете вот по вот этой ссылочке пройти на ихний сайт и проверить. Ну и также на CoinMarketCap вы можете все зайти, это и проверить. Мы получили оценку 86,26% доверия. За тэгээд одоо итгэл гэж байд юм байна. Аудитын одоо шалгасны дараа энэ coin итгэх үү? Одоо тийм итгэлийн хувь нь гэж байд юм байна л да. Тэгэхээр энэ дээр бол манайх итгэх хувь дээр 86.26 гэдэг маш сайн дүнтэй гарсан байна. Та бүхэн харж байна. Тэгээ яг энэ бүх бичиг баримттай нотлохоодоо та бүхэн маань энэ дээдлийн одоо миний энэ бичсэн байгаа энэ сайт линкээр ороод шууд энэ бүх бичиг баримттай энэ аль бие усны сайт руу ороод танилцж болно. Мөн цаашлаад CoinMarketCap дээр ч гэсэн энэ талаараа бичсэн байгаа. CoinMarketCap дээр энэ бүх бичиг баримт бас байгаа гэж байна. То есть это говорит об очень высоком доверии к нашему проекту. Тэгэхээр манай энэ банкны үйл ажиллагаан дээр асар өндөр зэрэглэлийн одоо шалгалт орж үүгээрээ бид нар одоо дэлхий дээр одоо итгэл дээр одоо яг хамгийн гол нь итгэл гэж байгаа шүү дээ криптовалютаар ялангуяа одоо тий бидний хувьд жишээ. Тэгэд бол энэ асар өндөр үр дүн авсан, асар өндөр тоо авсан гэж 86.26. Поэтому если вам кто-то будет говорить, что это там ерунда всякая, там это пирамида, ну это просто те люди, которые это диванные эксперты, которые ничего не понимают, не разбираются, и они там сразу как будто за 1 секунду сделали аудит. Тут серьезная компания это все проверила. Тэгээ ер нь бол ийм байт юм байна л да. Одоо ингээд яагаад хүмүүс криптовалют гэдэг зүйлийг яг 100% бас ойлгохгүй байгаа шалтгаан нь одоо бидний нэг том алдаа байдаг гинэ. Ерөөсөө ингээд диваны шинжээчдэр очиж асуучдаг гинэ. Диван дээр сууж байгаа шинжээч чинь өөрөө криптовалют ямар ч мэдлэггүй, ямар туршлагагүй хүн чинь яах нь 1 секундын дотор бүхий юм аудитын компани дүр туврал бараг л одоо энэ аудитын компани шиг л хэвээр бүтэхгүй наа чин лөөр хэвээр ийм токен гэж юу вэ ингээл маш их олон мэдлэггүй хүмүүсийн сэтгэлээр өөрсдийнхөө ирээдүйг шийдэж болохгүй. Энэ аль бие усных нь энэ байгууллагууд нь яах нь бүх судалгаа хийсэн байна гэж байна. Поэтому не надо слушать всяких диванных экспертов, которые ничто не разбираются, либо там ваши родственники, знакомые, друзья. Нужно смотреть официальные источники и те, кто проверили, на самом деле ли то, что заявляет
токен VeFi, будет ли это на самом деле. Тэгэхээр энэ бичиг баримтыг ингэж бүр тусгаарлан өөртөө цаг гаргаад энэ бичиг баримтыг судлаад үзэх юм бол үнэхээр энэ VeFi токен гэж дэлхий дээр гарсан юм уу? Үнэхээр энэ токен дэлхий дээр ийм юм үйл ажиллагаанд оролцох юм уу? Үнэхээр энэ токен үнэн юм уу гэдгийг одоо энэ байгууллагынх нь шалгаад нотлоод гаргаад ирсэн учраас энийг сайн судлаарай л гэж хэлж байна. Түүнээс бол зүгээр нэг хүнээс очиод энийг ийм coin сонсдог гингууд тэр хүн чинь ямар ч мэдлэггүй хүн бол харах юм бол зүгээр дураараа л өөрийнхөө л сэтгэлийг ярина. Та тэрүүгээр битгий шийдвэр гаргаарай л гэж Алсбек маань хэлж байна. Энэ зумыг хадгалсан байгаа. Би тэр YouTube дээр тавьчихна. Это же у нас мы же запись сделали, да? Да, мы делаем Да. запись. Тэр одоо энэ бичлэгийг хадгалаад YouTube дээр тавина. Та бүх маань дуртай цагтаар сонсно. Смотрите, еще важный момент, кто создатели являются этого DEO банка. За одоо тэгээд бас нэг чухал зүйлийг ярмаар гинэ. Энэ DEO банкыг хэн бүтээсэн бэ? И председателем этого банка является создатель Тезера, USDT, тот, кто придумал криптодоллар, и он сейчас является председателем нашего банка. Манай банкны ерөнхий бас хөрөнгө оруулагч захирал удирдах зөвлөлийнх нүүр царай номер 1 одоо тий нүүр царай гэж хэлж болно. Дээрээс нь яг өөрөө энэ банкыг 100% хариуцж явж байгаа хүн бол энэ Reef Collins гэж хүн байна. За энэ хүн бол дэлхий дээр одоо энэ хүнийг бол баг өдөр тутамдаа энэ хүний бүтээсэн зүйлийг хүн болго ашиглаж байна. Энэ бол цахим доллар, крипто доллар, USDT-г баг мэдгүй хүн дэлхий дээр баг байхгүй байх. Тэгээ USDT-г энэ хүн бол бүтээсэн юм а гэж байна. То есть это тот человек, который, он публичный, с мировым именем и выступает на международных аренах. И многие, когда мне говорят, что это там ерунда всякая, мне смешно становится, насколько люди бывают глупыми и несведущими. Тэгээ би ингээд энэ хүний талаар ингээд хүмүүстэй танилцуулахаар энэ хүн бол өөрөө олон нийтэд нээлттэй хүн гинэ. Одоо өөрөө ил тод гэсэн үг байхгүй. Ил тод маш олон одоо олон улсын блокчейн системтэй холбоотой, криптовалютатай холбоотой аль биесний хурал семинарт сэтгэл оролцож, сэтгэл өөрийнхөө илтгэлийг тавьдаг хүн. Тэгээ энэ хүн бол үнэхээр дэлхий дээр бол одоо дэлхий гэж байгаа шүү дээ. Маш олон улс орны төлөөлөгч нар байгаа. Тэр бүх хүмүүст хүрч чадсан юм цахим долларыг бүтээсэн хүн. Тэгээ би ийм хүн байна. Энэ хүн манай банкыг бүтээсэн гэхэд хүмүүс ингээ зарим нь одоо баг зэрэг шоолох ч юм уу эсвэл ийм хүн гэж юу гэдэг энэ үн ч юм уу хотлаач юм гэж ярихад би нэг зүйлийг боддог. Хүмүүс яагаад ийм тэнэгхэн байд юм бэ гэж байгаа байхгүй юу? Хайр гэж хэлж л яагаад ингээд ийм тэг глупи гэдэг чинь тэнэгхэн байд юм бэ гэж хэлж байна. Также посмотрите, кто в команде его. За тэгээ Reef Collins-ийн багт байгаа хүмүүсийг та бүхэн танилцуулъя. Это люди тоже с мировым именем. За энэ хүмүүс бүгд дэлхий дээр маш одоо өндөр зэрэглэлийн нэр хүндтэй хүмүүс байна гэж байна. Вот Роман Росов, он работал директором в компании Vice, он создал порядка 70 необанков. И эта компания Vice, она обошла по капитализации платежную систему Western Union. За энэ Роман Росов гэдэг хүн бол мөнгөн гуйлгын компани байдаг. Бидний монголчууд маш сайн мэдэндээ Western Union гэх компани одоо компаниас том гэж байгаа байхгүй юу? Western Union-гээс том Vice гэж компани захирлаар ажиллаж байсан. Одоо бидний ашиглаад байгаа банкны аппликейшн гэж байгаа шүү дээ. Одоо Хаан банк, Альч банк гэх тийм. Тэр Нё банк бөгөөд 70 гаруй аппликейшнийг бол бүтээсэн юм байна энэ хүн бол. Вот идея вообще принадлежит это Максиму Сахарову, вот Юсуфу и другим ребятам. Это они вот объединили всех людей, и Reef Collins стал председателем этого банка. За тэгээд энэ Максим Сахаров, Юсуф Мирахметов гэдэг хоёр хүн бол яг одоо энэ бүр санааг гаргасан гинэ. Үнэхээр супер шин дэлхийд шин зүйл бүтээхэд одоо маш хэцүү цаг үе шүү дээ. Бүх юм маш олон бүтээлүүд байдаг. Тэгвэл шин зүйлийг бүтээгээд хамгийн хүчрхэг багийг бол цуглуулж чадсан гэж байна. Халед Сулейман был председателем Нацбанка Абу-Даби и Катара. Это тот человек, который сейчас у него вместе там с его другом Джереми Ницем есть своя инвестиционная компания, они управляют деньгами шейхов. Халед Сулейман болохоор Абу-Даби Катарын одоо үндэсний банкыг үүсгэн байгуулсан гинэ. Одоо Монгол банк гэсэн үг байхгүй юу? Тухайн одоо Монгол банк үндэсний банкыг байгуулсан одоо маш нэр хүндтэй банкир хүн байна. Майкл Батуев, он буквально в прошлом месяце ушел из компании Visa. Он там был руководителем отдела платежей Visa по инновациям, директором, представляете? И он покинул этот пост и перешел к нам.
и стал сейчас глобальным руководителем отдела платежей Wi-Fi Деобанка. Майкл Батуй гэж хүн байна. За Майкл Батуй гэдэг хүнийг танилцуулъя. Энэ хүн болохоор манай багт цоошиноор орж ирсэн, 1 сарын өмнө орж ирсэн. Энэ хүн бол ямар одоо амтнд шатуу байсан бэ гэвэл дэлхий дээр баг Visa карт хүн гэж баг байхгүй. Тэгвэл Visa компани инновацийг одоо тийм шинэ инновац хариуцсан одоо бүтээгдэхүүн хариуцсан инновацтэй хариуцсан шинэ зүйл гэсэн үг шүү дээ. Хариуцсан захирлаар нь ажиллаж байгаад тэгээ албан тушаалаа ингээд өгөөд аль бие ёсоор Деобанк руу Деобанк руу шилжсэн гэж байна. И о том, что он перешел к нам, было написано во многих финансовых газетах. Тэгээд яг энэ хүнийг Деобанк руу шилжиж байхад дэлхийн эдийн засгийн талаар нийтлэл бичдэг маш олон нийтлэлийн байгууллагууд онцолж энэ үйл явцыг бол бичсэн юм байна. Но и также наш банк имеет все необходимые банковские лицензии и разрешения. Мы не компания, мы банк. За тэгээд би та бүхэнд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Энэ бол банк. Бидний үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага маань аль бие ёсны банк юм аа. Ямарваа нэгэн хувь компани биш ээ. За тэгээд бүх одоо бичиг баримттай аль бие ёсны лицензтэй зөвшөөрөлттэй гэдгийг бас хэлмээр байна. Здесь вот указаны тоже сайты, где можно все это проверить. Это не наши сайты, это не мы отражаем, это государственные сайты тех стран, где мы получили лицензию. И вот здесь вот написано канадская лицензия, здесь даже мой менеджер, он указал, куда нужно нажимать, какие номера писать, чтобы увидеть эту лицензию. За ерөнхийдөө бол одоо энэ эхний бичиг баримтыг танилцуулж байгаа юм байна л да. Тэгээд тэр нь болохоор одоо ингээд энэ дээдлийн Канад бизнес гэдэг энэ сайт нь болохоор манай одоо нэг ёсны улсын бүртгэл гэж ойлгож байна. Тухайн одоо улсад аль бие ёсны төрийн байгууллагт та нар маань хандаад одоо энэ сайт руу н ороод одоо миний менежер маань бүр талбарийн менежер нь бүр яаж аль сайт руу ороод юун дээр дарахын хүртэл ингээд онцлог гаргаж ирсэн байна. Тэгээд тэр улсын бүртгэлийн дугаараар нь тухайн лиценз банкны бүх лицензийг нь та нар шалгаж олно. Ялангуяа энэ дээр бичсэн байна шүү дээ. Канада улсын одоо үндэсний банкас өгсөн зөвшөөрөл нэ. Үндэсний банкны дүн шинжилгээтэй зөвшөөрөл гэж шүү. И вы можете это сами проверить. Та нар өөрсдөө ороод шалгаарай гэж байна. Также еще одна лицензия, их очень много разных лицензий у нас и разрешений. Вот для операционного управления, также это в Гонконге уже зарегистрировано. Здесь тоже вы можете на государственном сайте проверить номер этой лицензии и увидеть, что здесь зарегистрирован наш Wi-Fi. За, ер нь бол та бүхэн маань Хонконг улсын тоже государственный. Да, это государственный Хонконг улсны одоо government гэж засгийн газартай холбоотой бас л нөгөө Монголын улсын бүртгэл гэсэн үг байхгүй. Энэ шигээ ороод энэ лицензүүдийг хийгээд манай банк манай төв одоо банкны салбар банк бүх зөвшөөрлүүдийг бас давхар эндээс ороод шалгаарай гэж байна. Бид хоёр энэ можно вот это мне потом презентацию отправить, да? Чтобы я конечно. энэ одоо бүх мэдээллийг одоо энэ та бүхэн харж байгаа бүх мэдээллийг чат руугаа хичээлийнхэн дараа явуулъя. Та бүхэн маань тэгээд ороод өөрсдийнхөө мөлтөө үзүүлээд өөрсдөө ч гэсэн сонирхорой. Также вот для других всех необходимых услуг тоже вот то, что мы находимся в Сент-Винсенте, Гренадины, вот эти все корпоративные номера и все на государственных сайтах все это высвечивается. Асал одоо бүх зөвшөөрөл нь одоо миний сая хэлээд байгаа дараагийн улс орны зөвшөөрөл багч энэ олон улсад үйл ажиллагаа болж байна. Тэгээд тухайн бүтээгдэхүүн болгон дээр тусгай зөвшөөрөл авах шаардлагатай бүтээгдэхүүн болгон дээр авсан байна. Тэгээ одоо энэ бас одоо энэ дараагийн зөвшөөрлийг яаж шалгах, ямар дугаараар шалгах гэдэг бас мэдээлүүд нь байна энд. Также, у нас есть криптокарта Visa Wi-Fi, которая имеет самые минимальные комиссии и максимальные лимиты. За ер нь бол манай банкны хамгийн том давуу тал болохоор крипто карт байгаа. Энэ крипто карт нь болохоор одоо хамгийн юугаараа давуу талтай гэхээр хамгийн шимтгэл багтай хамгийн өндөр лимиттэй карт. И больше P2P площадки, биржи вам не нужны будут, потому что вы можете прямо сейчас даже отправить тугрики на свой Wi-Fi банк, на карту
И, ну, они сейчас в течение там суток двое придут, и они мгновенно конвертируются в USDT. Но скоро эта операция будет мгновенной. То есть вы отправили тугрики, они сразу зачислились и сразу стали USDT. Одоо нөгөө нэг крипто валютыг авахын тулд биржээр дамжаад одоо B2B системээр дамжаад одоо бэлэн мөнгөө USDT болгоод тухайн крипто валютыг авдаг үе бол дууссан. Тэр үе хоцрогдсон гэж байна. Одоо яах вэ гэвэл та Visa card өөрийнхөө аль ч улс орны өөрийнхөө банкнаас шууд өөрийнхөө Дио банкныхаа данс руу мөнгө шилжүүлэнгүүт шууд USDT болно. Тэгээд та хамгийн шимтгэл багтаа крипто валютаараа дэлхийд даяар одоо үйлчлүүлнэ. И эта карта стоит всего лишь $10, и вы ей можете пользоваться по всему миру. Энэ карт маань бол ердөө $10 үнэтэй. Дэлхийд даяар та нар маань энэ картаа $10 одоо суулгаад одоо ашиглаарай гэж. Так ты можешь, кстати, вот ты была в Турции, да, и рассказать вот. Да. Би нөгөө Турк улсад өөрийнхөө хаан банкны картыг уншуулсан байхгүй долларын. Тэгээд тэндээс бид нэг за нэг Монгол мөнгөөр нэг 200 мянган төгрөг авж байгаа. Одоо зүгээр таксины мөнгө авч байгаа байхгүй юу? Яг тэр нөгөө крипто картаа бас давхар ашиглаж явж байгаа учраас тэгтэл 10% шимтгэл авч байгаа байхгүй юу? Vify-ийн картыг ашиглаад 3% шимтгэл авч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ерөөсөө энэ крипто карт гэхээр манай монголчуудыг айдтайгаа ддээ шүү дээ. Амар шимтгэлтэй конвертат зөрүүтэй харин эсэргээрээ бэлэн мөнгө одоо крипто мөнгө хоёр чи криптон илүү үн цэнтэй байгааг та бүхэндээ бүр аль бие ёсоор хэлмээр байна монголчуудаа. Ерөөсөө баг Монголдоо ч энэ картыг ашиглах хэрэгтэй байлээ бид нар. Баг ерөөсөө айх зүйл байхгүй байхгүй энэ картнаас. Энэ бол бүр хамгийн супер карт гэдгийг бол би батсан. Нэг удаагийн даралтаараа бүр $250,000 Ferrari машин худалдаж авсан түүхтэй юм билээ. И я тоже вот был в других странах и раньше пользовался нашими кыргызскими картами. Они съедают, ну там если в банкомате обналичивание вытаскиваешь, там 10% комиссия. При оплатах там курс вообще страшный, и конвертация происходит на целых 4 сома дороже. Та нар боддоо бид нар ингээд төгрөгийг одоо жишээ нь лир болгож байгаа байхгүй эсвэл сом ч юм уу тий. Тэгэхэд төгрөг өөрөө доллар болоод доллар нь сом болоод тэгээ дээрэс нь 10% шимтгэлж хэлэхээр бидний мөнгө зүгээр ингээд цаасчилж байгаа байхгүй. Яг тэрийг сая трансфер хийж байгаа байхгүй. Би ингээд Кыргызстаны картыг огт ашиглахаа болсон. Яагаад гэх юм бол Кыргызстаны картыг би аваад явхаар шууд 10% нөгөө юу аавна. Бэлэн мөнгө олгохоор нөгөө тухайн улсын байр. Дээрэс нь конвертац гэдэг нь болохоор тухайн улсын сом нь доллар болоод доллароос тухайн улсын валют руу болох тэр хугацаанд маш их мөнгө алддаг гэж. Криптокартой нашей Visa Vify вообще там минимальные комиссии и очень выгодный курс. Там нету вообще этой Visa не берет комиссию за это. Тэгээ бүр Visa компани шимтгэлгүйгээр манай банктай хамтарч байгаа нэ. Visa шимтгэл авахгүй. Угаасаа яагаад гэх юм бол энэ банкныг бид нар маш сайн судлах ёстой. Дээрээс нь энэ Vify Visa карт бол хүссэн хүлээгүй дэлхийн 8-9 тэрбум хүн угаасаа хэрэглэнэ гэж байна. Угаасаа хэрэглэнэ. Вы говорите, что это весь мир будет пользоваться этой картой. Да. Это понимаю, правильно? Да. Тий гол нөгөө ярих гад ойлгох гэдэг зүйл нь болохоор бид нар энэ картыг авсан аваагүй дэлхийд даяар энэ картыг аваад ашиглана гэж байна. Особенно те, кто часто путешествует, выезжают за границу. Да. Ну вот многие у меня в Кыргызстане ее купили, подвязали и ездят. Они говорят, вообще супер. Наши, говорит, карты иногда кыргызские в некоторых странах не работают, блокируются, а карта Visa Vify везде работает. Да. Тэгээд ерөнхийдөө супер гэнэ. Ягаад гэх юм бол одоо Кыргызстаны ард түмэн аль хэзээ энэ Visa картыг захиалаад одоо ялангуяа гадагшаа аялах, ажиллаар явах үед бол зөвхөн энэ картыг авч явдаг болсон. Ягаад гэх юм бол ямар ч нөгөө шимтгэл маш багтай төлбөр тооцоо нь хурдан, аюулгүй. Тэгээд дээрэс нь болохоор нөгөө заримдаа Кыргызстаны карт ажиллахгүй байдаг гэнэ бас зарим улс орн. Тэгэхээр энэ дээр бол шууд ажиллаад явж байна гэж байна. И у меня есть люди, которые, только поехав за границу, и когда они начали использовать карту Wi-Fi, а наши кыргызские карты там не проходили, они только тогда поняли, что это, оказывается, супер проект. Тэгээд зарим найзууд нь болохоор итгээгүй гинэ. Итгээгүй зүгээр нэг картаа суулгах 1000-2000-аар авдаг ч юм уу гэд. Тэгээд Кыргызстаны картыг аваад гадаадд тэр нь уншихгүй харин Wi-Fi-ийн хаанч уншаад яваад хахад ирээд бүр ямар гоё төслөө яаж энийг чи оруулж ирвэ гэж хэлсэн гэж байна. Также вот у нас скоро откроются SWIFT переводы, SEPA, IBAN. За удахгүй SWIFT, SEPA, IBAN гэдэг одоо энэ бэлэн мөнгөний гүйлгээнүүд удахгүй эхэлнэ гэж байна.
приложение выйдет в App Store и Google Play, Удахгүй Apple Store, Google Play-с манай банкны аппликейшнийг дуртай хүн өөрийнхөө хэл дээр суулгаад шууд $10 карта захиалаад ашиглан явна. и тогда я знаю очень много монголов, они уехали там в Южную Корею на заработки, и у них проблема вот этих переводов. Они теперь спокойно могут отправлять все это и будут скачивать это приложение, это просто массово начнется. Одоо угаасаа хэсэгхэн хугацааны дараа асар их олон сая хүн нэг доор нэгдэнэ гинэ. Яагаад гэх юм бол жишээ нь монголчуудыг би Монголд очиход айгүй олон монголчууд одоо Солонгос улсад очиж ажил хийх юм бэлээ. Тэгээд гэр бүл рүүгээ сар бүр мөнгө явуулах ч юм уу. Одоо тийм ингээ ажил хийдэг. Манай улс оронтой ажиллагаа бүр улс орон болны хүмүүс гадаад ажил хийж байгаа шүү дээ. Хамгийн гол нь нөгөө Монгол руу мөнгөн гуйлах хийхэд ялгаа авахгүй бидний улс оронтой ажиллагаа асуудалтай байна. Тэгвэл тэр хүмүүс өнөөдрөөс энэ банкны аппликейшнийг татлаа, гэр орных нь хайртай дотны хүмүүс татлаа, хоорондоо мөнгөө нэг секунд шилжүүлээ боллоо, хоёулаа карта ашиглана. И я люблю всегда приводить пример, ну вот мировой пример, наверное, может, вы поймете. Да. Смотрите, помните, мы все ходили, у нас были телефоны Nokia, кнопочные. Та санаж байна уу? Бид нар бүгдээрээ Nokia гэдэг утас барьдаг байсан. Но потом, что Стив Джобс и компания Samsung, они придумали айфоны, да, где человек пальчиком тыкает. Тэгээд хэсэг хугацааны дараа Steve Jobs гэдэг хүн мөн Samsung компани удирдлагууд ийм хуруугаараа гараараа ингэж кноп дарахгүйгээр хуруугаараа ийм үйлчлэг авдаг ийм гар утсыг бүтээчлээ. Но вы знаете, эта идея пришла одному человеку, который работал в Nokia, там инженеру, и он сказал: слушайте, давайте мы разработаем телефон, где люди будут пользоваться пальчиком, по экрану водить. Они его высмеяли и выгнали из компании, сказали: ты это, с ума сошел. Тэгээд тэр залуу хэлсэн гинэ Nokia-гийн инженер нь үгүй энэ одоо ингээд кнопгүйгээр шууд хуруугаараа ингээд дардаг юм утас хийчихье. Энэ айгу боломжийн одоо тий надад ийм санаа байна гэсэн чинь Nokia-гийн удирдлагууд нь шоолоод бүр компаниас хөөц гэж энэ залуу. Где сейчас Nokia? Nokia одоо хаана? Нету ее. Nokia байхгүй. Kodak компания. Kodak гэж компани. Они, помните, мы все фотографировали, были пленки, мы экономили, да, фотографию, там нужную позу выбирали, потом распечатывали ее. И это была мировая компания Kodak. Пленки весь мир использовал. Одоо чинь Kodak-ийн зургийн аппаратыг санаж байна уу? Нөгөө юутай штэ, пленктэй. Тэнгууд хүмүүс чинь нөгөө зураг авах гэдэг одоо чинь ингээд чөлөөтэй авдаг байсан бол дээр үе чинь баг нэг хүнийг нэг л дарна. Тэгээ чи хайтайхан шиг харахгүй тэгээ баг хогч нь авдаг байсан штэ. Тэгээ одоо тэр компани хаана вэ? И в компании Kodak тоже работал продвинутый инженер. Он сказал: давайте мы будем делать цифровое фото. Зачем тратиться на эти пленки, время все это будет дешевле и лучше. Тэгээд Kodak-ийн хамгийн шилдэг инженер нь хэлсэн гинэ. Одоо ерөөсө бүгдээрээ ийм юу ашиглахаа болио. Одоо тэр пленкийг ашиглахаа болио. Одоо ерөөсө бүгдээрээ шууд ингээд цахимаар ингээд зургийн дараа хадгалдаг болгоё гэсэн чинь бас шоолоод тэр хүнийг ингээд тухайн үед хинч ойлгохгүй тэгээ шоолоод одоо өнөөдөр Kodak компани хаана байна гэж байна. Ему совет директоров сказал: слушай, ты что, с ума сошел? Мы тут на пленках зарабатываем, на всех этих печатях фотографий. Мы мировая компания. Ты кто такой? Тэгээ хэлсэн гинэ удирдлагуудын баг нь хөрөнгө оруулагч нараа удирдлагуудын зөвлөхүүд нь хэлсэн гинэ. Чи инженерт нь чи юугаа мэдтiin? Бид нар наад пленкийг чинь зарж наад пленкийг чинь зарж бид нар мөнгө хийж байгаа гэдэг. Чи ер нь юугаа мэдтiin? Юугаач мэдэхгүй гэж чи хаанаас энэ хэмжээний том дэлхийн хэмжээний компани үүсгэж бодож байна. Энэ зургийн пленкийг чинь зарж бид нар өдөө зэрэгтэй хүрсэн ингэж эсрэгээр нь тэр хүнийг буруутгах гинэ тэр инженерийг. И этот человек ушел в компанию Sony, и Sony стала одна из первых разрабатывать вот эти цифровые фотографии. Тэгээд тэр инженер одоо Sony компани руу ажилласаа гараад Sony гэж компани руу гараад тэгээд Sony компани дэлхийн хамгийн анхны одоо захим шууд зургийн аппарат арай өөр түвшний дараагийн түвшний зургийн аппаратыг бүтээжээ. А где сейчас Kodak? Одоо Нету его. нөгөө пленка зарж чадахгүй байгаа гэдэг байхгүй. И об этом как раз буквально в прошлом месяце Максим Сахаров написал статью о том, что делает ТО Банк, и мы делаем то, что не делают в мире. Ингээд манай удирдлах одоо тий удирдлагуудын баг болох үүсгэн байгуулсан захирал маань Максим Сахаров маань одоо маш том нийтлэл бичсэн гинэ. Тэр нийтлэл дээр бол яг одоо манай банк бол
яг дэлхий дээр бол цоо шин банк учраас одоо яг нь хүн болгон бас тэрийг ойлгохгүй. Гэхдээ энэ бол шин зүйл гэдгийг бол онцлсан юм байна. Потому что наш банк соединяет два мира. Мир Web2, то есть тех людей, которые не умеют дружить с криптовалютами, и мир Web3, которые умеют дружить. И мы служим наш банк мостом, где люди спокойно могут пользоваться что фиатными деньгами, что криптовалютами. Тэгэхээр манай банк яах гэж одоо өнөөдөр тэ үүсгэн байгуулсан гэхээр одоо энэ Web 2 гэдэг ертөнцид өгөхгүй. Web 2 гэдэг нь болохоор криптовалютыг ойлгодгүй, мэдгүй, мэдлэггүй ийм хүмүүс байгаа дэлхий дээр олон хүн байгаа. А Web 3-ыг нь болохоор криптовалютыг ойлгодог, криптовалютаар Web 3 ертөнцөөр амьдардаг. Тэгээ энэ хоёрын хооронд асар том ангал байсан. Тэр ангалыг одоо бирж гэдэг юм зохицуулдаг гэсэн бол одоо биш. Одоо манай Яа банк маань яг тэр гүүр болж энэ хоёр ертөнцийн гүүр болж байна гэсэн. И тот тренд, который мы сейчас создали, то направление, в котором мы сейчас идем, но другие люди с мировым именем тоже это увидели, тоже просекли, и тоже начали создавать ДО-банки. Президент нашей страны, Кыргызстана, тоже сейчас издал законы, чтобы у нас открывались ДО-банки, и они уже тоже создают ДО-банк, но он будет работать только в рамках стран СНГ. Одоо ингээд манай банкыг ийм банк төчлээгээ дэлхийд гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр чи мэдээж дэлхийд мундаг хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Мэдлэгтэй, чадaltaй мундаг хүмүүс зөндөө байгаа. Тэр санааг шууд онцлоод шууд өөртөө ч гэсэн Яа банкыг бүтээж эхэлсэн гинэ. Цаашлаад хэлэх юм бол одоо манай улсын ерөнхийлөгч маань шууд хууль батлаад, маш хурдан хугацаанд хуулиа батлаад, маш хурдан хугацаанд Яа банкыг одоо ингээд үндэсний банк руугаа, төв банк руугаа даалгавар чиглэл өгөөд ингээ одоо манайх банктай болсон гинэ. Яа банктай болсон. Одоохондоо цаасан зураг гэсэн. Тэгэхдээ харамсалтай нь тэр банк зөвхөн одоо зөвлөлт холбоод хуучны зөвлөлт холбоод бас эсэнгэ гэж байдаг шүү дээ. Тэр улс оронд ажиллана гинэ. Чингисхан, Казахстан, Узбекистан гэдэг Орос гэдэг ер нь бол яг энэ станы орнуудаар л ажиллах юм байна тэр банк нь бол. Чапмэн Жао недавно прилетал в Казахстан, и там тоже с одним из крупнейших банков подписал меморандум о том, чтобы тоже создавать ДО-банк. За ингээд Чапмэн Жао гэдэг хүн бас Чапмэн Жао гэдэг Binance биржийг үүсгэн байгуулсан хүн байгаа. Тэр хүн бол саяхан Казахстан улсад ирээд Казахстан улсын үндэсний банктай хамтарч бас л яг энэ систем рүү шилжих одоо шинэ юм гэрээг бол гарын үсгэл зурсан гэж байна. Они только сейчас это делают, а мы уже создали. Тэгэхээр яагаад бидний энэ хийж байгаа үйл маань асар өндөр үр дүнд хүрэхээ гэвэл тэд одоо хийх гээд цаасан дээр буулгаад төслөө бичээд ярьж байгаа, а бид бол хийсэн хүмүүс гэж. И мы уже вошли в историю как первый в мире ДО-банк. И на CoinMarketCap я уже в самом начале говорил, что это уже отмечено. Тэгэхээр бид нар дэлхий дээр анхны анхдагч түүхийг бичсэн гэж байна. Манай банк маань бол анхдагч. Тэгээ одоо нэгэнд анхдагч л хөөх дэлхий дээр. Тэгэхээр анхдагч бол чадсан гэдэг бол үнэхээр гайхамшигтай. Тэгээ энэ талаар бол CoinMarketCap дээр бичсэн гэж байна. У нас также будет свой собственный блокчейн, VeChain скоро запущен. За одоо манад өөрийн хувийн VeChain блокчейн систем ажиллана гэж байна. Өөрийн хувийн VeChain. И токен VeFi будет являться газом на этом блокчейне. VeFi токен VeChain блокчейн систем дээр одоо газ гэдэг маань болохоор монголоор орчуулах юм бол шимтгэлийн мөнгө гэж ойлгоорой манайхаа. И это тоже будет способствовать росту цены токена VeFi. Тэгээ бидний яриад байгаа бүх зүйл VeFi-ийн үнийг өнөөдрийн бидний мэдээлэл өгж байгаа сэдв маань яагаад VeFi токен өсөх вэ гэдэг сэдв зөв үү? Тэгэхээр энэ ч гэсэн VeChain систем, блокчейн систем маань ч гэсэн манай VeFi-ийн үнийн өсөлтөнд нөлөөлнө гэж байна. Потому что все токены, вернее, криптовалюты, которые являются газом в своей сети, ну, они невероятно выросли. Тэгэхээр одоо ухаан блокчейн систем дээр бүтээгдсэн шимтгэлийн мөнгө одоо чинь Binance ч юм уу тийм ингээд системнүүд байгаа шүү дээ. Төлбөрийн тооцооны системдэр тэрний шимтгэлийн мөнгөд бол бүгд өндөр өсөлттэй байдаг. Взять монету BNB, она 8 лет назад стоила 10 центов, сейчас почти $1000. Жишээ нь одоо яг манай VeFi-ийн одоо энэ шимтгэлд орох мөнгөтэй адилхан төстэй үйлчлэгээтэй Binance биржийн BNB гэх токен 8 жилийн өмнө 10 центтэйсэн бол одоо $1000 болсон байна. У нее только одно предназначение, и оно стоит $1000. Ганцхан даалгавартай тэгээ $1000 гэж тэр одоо өнөөдөр. Я вам сейчас до этого сколько уже предназначений перечислил. Гэтэл би өнөөдрийн энэ 10 дугаар сэдв хүртэл би танд хэдэн удаагийн давуу талыг харуулваа. Но и это еще не все. Тэгээ энэ ч төгсгөл биш гинэ.
А, Это первый в мире токен, которым можно рассчитываться без конвертации, оплачивая нашей криптокартой Visa VeFi. За одоо энэ бол дэлхийн хамгийн анхны одоо криптовалютын картаар дэлхийн хамгийн анхны шууд юу ч худалдаж авч болдог шууд утгаараа одоо ерөөсөө ямар нэгэн үйлдэл хийхгүйгээр VeFi байхад та юу дэлхий дээр юу ч худалдаж авч болдог цорын ганц токен юм а гэж байна. Ни одной криптовалютой, ни одним токеном в мире вы не сможете заплатить за чай, кофе или купить себе одежду. Дэлхийн дээр байгаа тэр олон мянган криптовалют койноос нэг ширхэгч койноор та шууд цайгаа аваад уугаад тэгээ одоо кофегаа авч уудаг ч юм уу ингээд шууд худалдан авах их боломж байдгүй гэж байна. Через нашу карту Visa VeFi вы спокойно это можете делать. Тийм учраас та манай банкны Visa картыг татаад тэгээ өөрийнхөө VeFi-аар төлбөр тооцоогоо асуудалгүй хийгээд яваарай гэж байна. Также, когда сейчас появится кредитная линия под залог токена VeFi, это вообще будет, ну, как взрывной рост нашего токена. За одоо тун удахгүй дөнгөж он гараад одоо манай зээлийн үйлчлэгээ эхлэн манай банкны маань за зээлийн үйлчлэгээ эхлэхэд бол манай VeFi токены үн бол зүгээр пуужинтсан юм шиг өснө гэж байна. И буквально сейчас тоже вышла статья, что ну, под залог криптовалют очень многие DeFi проекты начали выдавать кредиты. За одоо тэгээд сая нэг нийтлэл би уншлаа гэж байна. Манай сэдвтэй холбоотой. Тэгсэн чинь бид нар нөгөө криптовалютаа барьцаалаад өөрсдийнхөө VeFi-а барьцаалаад зээл өгөх гээд байгаа шүү дээ. Тэгсэн чинь бусад байгууллагууд гэсэн бидний дуурайж бас криптовалютаа барьцаалж зээл олгодог болно гэж нийтлэл бичсэн байна нэ. Но там очень сложный процесс получения этих кредитов, и там можно лишиться и своего залога, и кредита. Это для тех, кто разбирается, но даже если ты разбираешься, ты можешь там потерять свой залог. Потому что когда цена падает, а биткоин очень высоковолатильный, твой залог могут забрать. За тэгээд тухайн байгууллага маань жишээ нь одоо ингээд дэлхий дээр биткойн гэдэг хамгийн номер 1 токен байгаа шүү дээ coin. Тэгээ бусад одоо ингээд нэг топ найдвартай гэсэн юм coin токеныг барьцаалаад зээл олгодог байгууллагууд байд юм байна л да. А гэтэл биткойн чи өөрөө их тавлгаан өндөртэй байдаг учраас одоо жишээ нь магадгүй та одоо нэг тухайн үед нь нэг ханшаар бодоод өгөөд барьцаалаа зээл доллараар хаваад хэрэглээ явж идэл биткойны үн унаад ах юм бол таны барьцааг шууд булаагаад бараг нэг осны авчиж магадлал өндөртэй юм байгууллагууд аюух байдгаа гэж байна. Наших токенов VeFi сейчас в свободном доступе, то есть те, кто намайнил и не ставил их там на стейкинг, на фарминг, но на кошельках всего лишь порядка около 80 миллионов токенов. И представляете, сейчас бизнес начнет покупать все эти токены VeFi на бирже, закладывать их в банковском приложении и брать под это кредиты. А их-то всего лишь там 80 миллионов. И цена резко начнет идти вверх. Ер нь бол манай банк бол урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах юм одоо маш одоо урт удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах зорилготой учраас өөрийн дотоодын үн цэнтэй токеныг гаргасан. Тэр бол VeFi токен аа. За энэ VeFi токеныг бол одоогийн байдлаар бид нар 8 жилийн хугацаанд олборлоноо. Одоогийн байдлаар бол бид нар эхний нэг жилдээ л явж байна. Өшөө 7 жилийн дараа энэ бүх мөнгө яах нь олборлогдоод дууснаа гэдгийг ухамсартайгаар ойлгох юм байна. Хоёрдугаар болохоор VeFi токен одоо өнөөдөр сул бирж дээр бол 80 сая байгаа юм байна. Ерөөсөө 80 сая ширхэгч бирж дээр байгаа. Одоо энэ зээлийн үйлчлэгээ эхлэхээр одоо дийлэн хүмүүс олборлоо сууж байгаа байхгүй бүгд цаатаа хийгээд цаатаагүй хийгээд. Тэнгууд одоо энэ биржийн үйлчлэгээ одоо энэ зээлийн үйлчлэгээ эхлэхээр бүх дэлхийн бизнесмэнүүд хаана ашигтай хямд одоо юутай хүү багтай тэгээ аюулгүй юм зээлүүдийг хүн болгол авахыг хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл одоо энэ 80 сая токены үн бол шууд дуусна 80 сая токен бол. Поэтому пока токен VeFi на бирже стоит дешево, всего лишь там $2.60 с чем-то, покупайте его, потом вы под его залог можете брать кредиты. Нужно было вообще покупать, когда он центы стоил. Ер нь бол та нар энэ VeFi токеныг бүр цент тогтнох хэрэгтэй гинэ. Бүр 10 цент, 20 цент тогтно. Ахиухан шиг аваад тавих юм бол тэрийгэ барьцаалаад хэмжээний яах нь зээл авчих боломжтой байсан. Одоо бол $2.60 хүрчээ. Одоо ч яг авч болно гэж байна. Дальше, пожалуйста. Бизнес будут брать эти кредиты не на $1000, а на десятки, сотни тысяч, на миллионы долларов. И представляете, какой огромный поток денег пойдет для того, чтобы скупать эти токены VeFi. Тэгээ ер нь бол яг бизнесмэнүүд бол дэлхийд даяар бол Геобанктай нэгдэн
Дээрэс нь за нэгдгээс гадна тэд нар бол $1000 $2000 DeFi авч барьцаалахгүй. Тэд нар бол $2 сая, $3 сая DeFi токеныг авч тавиад өөрсдийнхөө бизнестэй яхана хөнгө оруулнаа. А хорошим агентам будут эти кредиты выдавать без залогов, поэтому делайте карьеру, и вы, агенты, будете продавать эти кредиты людям, бизнесу Ер нь бол и зарабатывать на этом очень большие деньги. манай банкнд ганцхан хөрөнгө оруулагч хэрэглэгч байхаасаа гадна агент болж болно. Гэхдээ хүн болгон биш гэдгийг анхаараарай. За энэ сайн агентуудтай болохоор банк ямар нэгэн огт барьцаагүйгээр тэгээд тухайн агентд зээл болгоно. Байшингийн зээл, машины зээл, хэрэглээний зээл гэл тутаа зээлийг нь олгоно гэж байна. Ну и также уникальная программа лояльности, благодаря которой тоже будет происходить рост токена VeFi на бирже, потому что для того, чтобы оплачивать минимальные комиссии картой, Visa вот 1,5% вместо 3% нужна энергия, и люди будут покупать этот токен VeFi опять на бирже и блокировать его в своем приложении там на 2-3 года, на 5 лет. За ер нь бол манай банкнд та үнэт одоо үнэнч бөгөөд VIP гишүүн болж болно гэж байна. Тэр нь болохоор одоо жишээ нь одоо банкны одоо тусгай бизнес одоо хэрэглэж үнэт хэрэглэж байгаа шүү дээ. Одоо үн цэнтэй хэрэглэж болж болно. Тэгснээр та тодорхой хэмжээний DeFi токен өөрийнхөө хадгаламж үүсгээд жилийн 18% хүртэлх одоо хүү бодуулаад ингээд байлгаснараа танд энерги өгнө. Тэр энергиээр та өдөр тутамдаа хэрэглэж байгаа картныхаа 3% шимтгэлийг 1.5 болгох, зээлийн үйлчлэгээ, олон улсын гүйлгээгээ шимтгэлгүй болгох гэд одоо нэг ёсны хүн болгон биш гэсэн одоо энэ энерги гэдэг зүйлтэй хүмүүс бол манай банкны үнэт гишүүн болно гэсэн. Итгэл банк танд итгэж чинь та бас энэ банкнд байгаа нь итгэж байна гэсэн үг байхгүй. Ингээд хоорондоо итгэцсэн зүгээс банк танд энерги чинь зинглээд өгнө. Тэр энергиээр та үйлчлэгээнүүдээ банкныхаа бүх үйлчлэгээ авнаа гэсэн. Также, чтобы депозиты в USDT иметь до 18% годовых, без комиссий, без блокировок, нужна энергия. А если энергии нет, у тебя всего лишь будет до 6%. Ер нь бол одоо манай банк нь хадгаламжийн үйлчлэгээ гэж байгаа. Тэр хадгаламжийн үйлчлэгээ жилийн 18% хүртэл бүү танд бодож өгнө. Хэрвээ та энергитэй байвал 18%, энергигүй бол 6% гэж байгаа байхгүй. Тэгээд таны мөнгө төвжихдэггүй. Та өдөр тутамдаа мөнгөө хэрэглэн харилцах данс шиг харин танд өдөр болгон хиймэл оюуханаар хүүгээ чинь бодоод өгч байна юм. Так, чтобы трансграничные международные переводы тоже делать без комиссии, с нулевой процентной ставкой, опять нужна энергия. Если энергии нету, то 1%. Также, чтобы иметь минимальную процентную ставку по кредиту, тоже нужна энергия. И, соответственно, люди будут покупать токен VeFi на бирже, его становится меньше, цена выше. Тэгэхээр нөгөө DeFi-г одоо хүмүүс ганц одоо тий хадгалаад одоо жишээ нь өөр худалдаж бүр биржээс худалдаж аваад өөрийнхөө энэ DeFi Geo банкныхаа давсанд хадгалснараа одоо тухайн хүнд энерги өгөхөд жишээ нь тэр хүн одоо тий энергийг яагаад цуглуулж байна гэдэг нь бол маш өндөр даваа талтай. Жишээ нь зээл авахд бол одоо та маш хүү багтаа урт хугацаатай өндөр зээл авах ч юм уу тий. Гэхдээ энийг бол бид нар ингэж одоо зөвхөн $1000-2000 асуудал яриаггүй шүү дээ. Энэ чинь угаасаа техникийн даяар маш олон сая хэрэглэгчийн олон сая долларын асуудал болж байна. Монголчууд нь бас энийг зөвөр ойлгоорой гэж нэмж хэлмээр байна. И если у тебя вот из этой презентации, ну, есть понимание какой-то экономики, ты будешь понимать, что неважно кто что говорит, токен VeFi будет расти. Вот она, где собака зарыта. Одоо энэ токен яагаад үнэн өснө вэ гэдгийг би бол одоо ингээ өнөөдрийн хичээлээр танилцуулсан. Тэгээ арай нэг жоохон санхүүгийн мэдлэгтэй хүмүүс бол хангалттай ойлгосон байх гэж би бодож байна. Яагаад гэх юм бол энэ дотор бүх энэ банк тэр чигээрээ өгүүлбэл хөдөлгөөн болгоно нь VeFi үнийн өсөлтөнд асар том нөлөөтэй холбоотой байна гэж ойлгож байна. Ну и я также говорил, что он будет являться газом в сети блокчейн VeChain. За тэгээ блокчейн VeChain систем дээр энэ болохоор манай шинтгэлийн мөнгө болж байгаа. Ну и на торги, вот на биржу было выделено всего лишь 10 миллионов токенов, а все остальные, я сказал, что они там на руках, порядка всего лишь 80 миллионов токенов сейчас в свободном доступе. За ер нь бол одоо арилжаан дээр бол зориулж 10 сая токен гаргасан. Арилжаач зориулж ер нь бол 80 сая токен дэлхийд дээр сул байгаа. Тэгээд
Дальше, пожалуйста. И эти токены майним только мы, те, кто купил ITO. Это вот этот печатный станок, который нужно тебе купить. Тэгээ одоо энэ токеныг ерөөсөө дэлхий дээр хаана энэ токен байгаа вэ гэвэл бидний токен ээ. Та нар одоо өнөөдөр ч гэсэн үйлдвэрлэдэг машиныг аваад энэ токеныг үйлдвэрлэж болно гэж байна. И представляете, вы будете, первыми вот ранними инвесторами, которые вот сейчас говорят о биткоин-миллионерах, миллиардерах, кто в самом начале майнил биткоин. Тэгэхээр та нар өнөөдөр юу гэж ойлгох вэ гэвэл одоо та нар өөрийгөө ингээд маш энгийнээр ойлгохдаг нэ. Одоо биткойныг анх олборлож исэн тийм хүн байсан, тэр хүн тийм долларын тэр гомдон саятан болсон гэж ярьдаг штеп. Яг тэр хүний олборлож исэн цаг үе рүү дахин буцаж ирсэн гэж ойлгож байна гэж. И смотрите, вот в прошлом году, когда был запущен майнинг, 98% людей поставило на стейкинг на 2 года для того, чтобы получить сверху 50% токенов VeFi. И они еще целый год не могут забирать свои токены. Одоо түрүү жил анхны олборлагч нар бүгд 98% нь 2 жилээр хадгалсан гэнэ. 2 жилийн дараа олборлсон токен дээрээ дахиад 50% нэмж авах хүсэлтэй байсан учраас ингээ 2 жилийн хугацаанд олборлсон гэж байна. И в следующем году они тоже не сразу смогут забрать все там свои токены, которые они намайнили. Это будет постепенная разблокировка для того, чтобы не уронили цену на бирже. Одоо ерөөсө манай банкны маань гол зорилго бол бидний токены үн өндөр өсөлттэй байх ёстой. Тийм учраас шууд нэг дор огцон бүх мөнгөө гаргах тийм систем байхгүй. Тэрний оронд эсвэргээрээ vesting гэж систем багсгэнэ. Тэр нь болохоор VeFi токеныг үе шаттайгаар та зарах. Танд үе шат өгнө. Тэр үе шатаараа та зарж борлуулах танд эрхчин бол байгаа. 75% нынешних майнеров они поставили на 5 лет на фарминг, кто-то на 2 года для того, чтобы получить сертификат акционера банка. За счет этого они получают больше ITO, больше акций. Те, кто на 5 лет блокирует, им сверху 30% сейчас дарят подарок. Эта акция действует до Нового года, поэтому рекомендую сейчас, кто слушает презентацию, быстрее покупать ITO для того, чтобы майнить токен VeFi. Это печатный станок, который тебе деньги печатает. За одоо бол хүмүүс яадаг болсон бэ гэвэл 75% нь одооний сүүлийн үеийн орж иж байгаа олборлогч нарын 75% нь шууд одоо бүх зүйлийг олоод харсан учраас ирээдүгөө олоод харсан учраас шууд 5 жилээр одоо фарминг гэдэг систем рүү оруулж байгаа. Яагаад гэх юм бол 5 жилээр фарминг хийхэд одоо та 5 жилийн одоо олборлол дуусах үе рүү та зааж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Арай үнэтэй болохыг хүлээж байгаа гэсэн үг байхгүй. Нэгээс нэг юм. Хоёрдугаар болохоор 3 зүйл бэлгэн дэрж байгаа. Нэгдүгээр та одоо сэтгэл хөдлөлөөр одоо $2 зарахгүй нь шүү дээ. Магадгүй 200 300 мянган доллар хүрэхийн та төвчээрдэг бүлэг гэсэн. Хоёрдугаар болохоор танд 30% нэмэгдэлтэй өгнө. Жишээ нь та $1000 олборлт гэсэн бол $1300 гэж бодогдно гэсэн үг байхгүй юу? Хамгийн гол зүйл нь болохоор банк маань таныг өөрийнхөө одоо энэ банкны хувьцаа эзэмшиж болно гэж. Поэтому, если вы сейчас, может быть, с первого раза не поняли, о чем идет речь, но я думаю, каждый из вас, наверное, мечтал иметь печатный станок, который вам будет печатать деньги. Так вот, ITO VeFi – это и есть тот печатный станок, где ты можешь воплотить все свои мечты, там, года через 3, через 5, жить на Канарах, я не знаю, у тебя будет очень много денег, и ты станешь финансово свободным, ты не будешь работать за деньги, потому что деньги работали на тебя и будут печатать их в течение 7 лет, плюс ты становишься сейчас акционером банка. За тэгэхээр одоо та бүхэндээ хэлэхэд одоо та юу одоо танд маш энгийнээр тайлбарлахад бол таны мөрөөдөл бийж байна гэдэг байхгүй юу? Жишээ нь та мөнгө олборлдог машинд олчлаа гэсэн. Тэр мөнгө олборлдог машинаараа та мөнгө олборлолоо за нэг 3-аас 5 жил. Тэгээ 3-аас 5 жилийн дараа гэхэд та арал бол арал худалдаа авчих тий одоо хаана бол хаана амьдарчих та санхүүгийн 100% эрхчлөөнд бүр амьдралдаа хараагүй тэр их хэмжээний орлогыг олох боломжтой. Дээрэс нь таны мөрөөдөл бийснэ гэж байна. Поэтому рекомендую каждому из вас принять правильное решение, не слушать тех людей, которые не разбираются в криптовалютах, даже если они разбираются, пускай все это проверят, изучат,
все эти лицензии, разрешения, аудит и токеномику, и только потом принимают правильное решение. Ер нь бол та бүхэндээ зөвлөхөд одоо тий хэрвээ та криптовалют дээр хөрөнгө оруулах гэж байгаа бол мэрэгжлийн хүнээс зөвлөгөө аваарай гэж байна. Яагаад гэх юм бол та криптовалютын ертөнцийг мэддгүү хүнээс зөвлөгөө авахар тэр хүн бол мэдэхгүй учраас танд ямар ч зөвлөгөө өгж болно. А хэрвээ таны тэр хүн одоо тий та ч гэсэн өөрөө тий одоо энэ аудитын шалгах одоо тий энэ одоо хуулийн бүх лицензийн за токеномико системийн олборлолтын систем гэдэг бүх зүйлийг шалгахад манайх бүх юм ил тод байгаа. И я хочу сказать, что ну, мимо тебя каждую секунду пролетают деньги. Даже когда ты сейчас слушаешь, мимо тебя пролетают деньги, если ты до сих пор не купил ITO. Поэтому обратитесь к тем людям, кто вас пригласил, возьмите ссылку, зарегистрируйтесь, покупайте быстрее ITO. Чем больше вы купите, это печатный станок. И какой бы ты хотел иметь печатный станок? Вот такой маленький или побольше, или вот такой вот большой? Выбирать тебе. За тэгээд ерөнхийдөө бол нэмж хэлэхэд одоо би бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Та бүхэн маань болохоор одоо тий мөнгө олборлдог машинтай болсон гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Бид нар бол секунд болгон мөнгө олборлоод сууж байгаа. Секунд болгон шүү. Магадгүй бид нар нэг цагийн хугацаанд бүгдээрээ ярилцаас суулаа. Энэ хооронд бол одоо та ямар их мөнгийг алдаж байгаа бол гэж бас бодож үзээрэй. Яагаад гэх юм бол хэрвээ та тэгж бодож байгаа бол таныг өрсөн хүмүүстэй холбогдоод линк аваад өөрийнхөө машиныг суулгаад тэгээд дээрэс нь карта захиалаад ингээд энэ банкны хэрэглэгч болтгоо гэж уриалж байна. На этом наша презентация закончена. Спасибо всем за внимание. За өнөөдрийн мэдээлэл аль биесээр өндөрлөлөө маш их одоо баярлалаа. Анхаарал тавьсанд маш их баярлалаа. Энэ бичлэгийг хадгалаад та бүхэн рүүгээс явуулъя. Это мы сохраним, да? Да. За